За ерөнхийдөө онцгой холбоон дотрын хуулийг дэмжиж байгаа. Тэгээ биетээр болон үнэт суурилсан гэж байгаа. Тэгэхээр одоо оруулж ирж байгаа гали албан дотор бол үнээр суурилж явж ирсэн байх. Тэгэхээр энэ биетээр болон үнэт суурилсан гэдэг нь нэгдүгээр жоохон тайлбарлаад байгаа ч. Хоёрдугаарт яг одоо байгаа үнэтэй болон одоо зах зээл дээр байгаа үнэтэй яг тэнцвүүлж одоо байгаа байдлаар нь тогтоосноо жоохон өсгөж байгаа юу. Гуравдугаарт энэ тамхины тухай хууль хэлэлцэж байгаа үед магадгүй одоо энэ веб болон янз бүр тамхины татварыг нэмээ гэж байгаа үед энд дахиад нэмэлт өөрчлөлт орох боломжтой юу? За энэ гурван асуултанд хариулаад өгч. Мэдээ сайд. Төвшингийн асуултанд хариулъя. Гол асуудал нь юу юм бэ? Евразийн 5 орноос галын татваргүй тамхи импортоор орж ирэх гэдэг байгаа. Энэ 7 сарын 28-аас ихтэй хэрэгжиж штэ Евразийн хилцээр. Тэгэхээр тэрний дараа хилцээр маань хэрэгжиж эхлэнгүүт энэ 5 орноос галын татваргүй орж ирэх юм байна. Тэгэхээр галын татвараа бүгдд нь тэгш тэглээд онцгойлоор нэмээд өгчөё л гэсэн яг тэнцүү. Тэр хэмжээгээр. Тэгэхээр нөгөө өмнөх татварын юмд бол өөрчлөлт орохгүй авах татварын хэмжээнд. За тэр хоссон гэдэг нь юу вэ хэрэг? Энд чи одоо бид нар онцгой албан дотрыг юунаас навч өртгөөс нь авч байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ тэрнээс гадна ширхэг одоо хайрцагтай хүн дээр 20 ширхэг гэх юм бол нэгнээс 850 төгрөг чөлөө ингээд аваа явж байгаа шүү дээ. Тэр нь ширхгээр гэж байгаа. Өртгөх нэгдэг нь гайлд мэдүүлж байгаа хөдөлთა авсан үний өртгөр гэдэг. Ингээ хоссон дотортой явуулсан. Адилхан. Ерөөсө бид нар бол хүндэхгүй. Тэр гишүүдийн санаачсан тамхины хууль бол тусдаа явал батлагдана. Энэ тэглээгээд тэр энэ дээр ямар нэг өөрчлөлт орохгүй л гэсэн санаа.